Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. За битүүний орой та бүхэндээ мэдчилж байгаа энэ нэвтрүүлэг бол цагаан сарын тухай мэдээлэл өгөхөөр Эрдэмтэн докторуудыг ураад байна. За өнөөдөр манай нэвтрүүлэгт доктор Болдбаатар, доктор Баатар хүн нараад оролцож байгаа. Цагаан сарын ёс заншил, ерөн түүх, эдээ будаа бэлгэжүүлгийн талаар товчхон багтааж энэ нэвтрүүлгээр яриа гэж бид нар бэлдэж байгаамаа. Энэ монголчуудын төр ёсны их баяр цагаан сар одоо ингээд тохиож байна. Тэгэхээр энэ тухай бид нэр ярилцах нь. Тэгээ гол нь яг ингээд сүүлийн нийгмийн сүлжээнд ингээд харж байхад одоо янз бүрийн санал сэтгэл явж байна. Нэг цагаан сараас төвөгшүүлсэн маягтай. Тэгэхээр бидний яриа бол яг энэ асуудлыг тойрсон хүрээнд байх болов гэж. Тэгээ нэг монголчууд ч жоохон төвхөөсөө жоохон дэрээд шүү дээ тийм үү? Их өнгөц мэдлэгтэй болоод байна. Тэгээ өөрийнхөө аль болохоор наадам болоод төхөөд ирэхээр наадмыг шүүмжилсэн бас л төвөгшөөсөн тийм ээ. Морь мал уралдуулах бүхийг шүүмжилсэн зүйлүүд гараал эхэлдэг. Тэгээ цагаан сард өгөхөр бас цагаан сарын асуудлыг ингээл янз бүрийн сөрөг шүүмжил талаас нь болоод эхлэх юм аа. Тэгэхээр та хоёр яг нь одоо төвөгч судлаач, угсаатан зөвхөн талаас судлаач нарын хувьд бид нар ингээд ураад энэ асуудлыг бас таарч ярих гэдэг. Тэгээ нэгдүгээр цагаан сарыг одоо бид нар энэ төр ёсны их баяр гэж нэрлэдэг утга учир юу вэ? Тэрнээс нь эхлэх бол зүйтэй болов гэж санаж тийм ээ. Тэгэхээр энэ манай монголчууд чинь ингээд тийм асар их явцуурхдаг болчиж, асар их туйлширдаг болчиж цагаан сарыг тэмдэглэхээ болий 3 жилд нэг удаа тэмдэглэе гэдэг нь бүр нэртэй бизнесмен, нэртэй улс төрчийн амнаас ийм утгагүй гарч чад би өвдөө судлаачнууд их харамсдаг л да. Тэгэхээр өнөөдөр монголчууд бид нар 1921 онд нийслэлийг чөлөөлөөд энэ ардын өвсгөлийн хойг ингээд ёслол төгөл төр тэмдэглэдэг болсон. Наадам. Цагаан сар бол 1206 онд Чингис хаан одоогийн Монгол улсын энэ үндсийг тавьсны энэ баяр. Өөрөөр хэлбэл цагаан сар гэдэг бол төрийн баяр. Цагаан сарыг үгүйсгэнэ гэдэг бол энэ Монгол төрөө үгүйсгэж байгаа л хэрэг. Өнөөдөр яг хөө ингээд цагаан сар яагаад ийм монголчуудын хувьд ийм бэрхшээлтэй, ийм хүндрэлтэй болчихог нь хоёр зүйл байна. Нэгдүгürt бол цагаан сар бол нүүдэлчтэй юм байна. Цагаан сарын тэр одоо мах шүүс, эдээ ундаа тэр бүгдийг нүүдэлчин ахуйгаасаа бэлддэг. Одоо намар эдээ цагааны элбэг дээр цагаан эдээгээ бэлдчихнэ. Иж өвлийн ичээ ихтэй мах шүүсээ бэлдчихнэ. Гэтэл нөгөө суурьшмал амьдралд шилжчихсэн хотын нөхдүүдэд нөгөө хэвийн бовоо байшинтай хайрах уу, ууц нь байхгүй, гудалдаа даван тийм ээ. Ингээд нэг юм өөрөлдөл нүүдлийн амьдралаас суурьшмал амьдралд шилжсэн энэ үйл явц нь өөрөө цагаан сар дээр хүндрэл бий болцсон. Хоёрдугаарт уламжлалаа мэдэх байсан. Заавал одоо тэр том нүсэр ууц тавих хэрэгтэй юм шиг ойлголт бий болчихсон. Заавал хүн болгонд бэлэг өгөх хэрэгтэй юм шиг ойлголт бий болчихсон. Өөрөлдөл яг цагаан сарынхаа уламжлалт тэр зан үлийг өнөөдөр бид нар мэдэхгүй байгаагаас шалтгаалаад ингээд цагаан сар маань өнөөдөр ийм одоо зарим нэг төвхтэй баяр болоод хувирчаад байна. Энэ монголчууд өөрсдөө энэ асуудлаа мэдэхгүй байгаагаас хамаарат нэг ийм л бэрхшээл бий болчиход байгаа. Өөрөөр хэлбэл яхахгүй цагаан сар төрийн баяр. Энийг бол хэн ч үгүйсгэж болохгүй ийм өчртэй. Ер нь яг хуу цагааныг бэлэгдэх ёс шин цагаан сармаар гэдэг бол олон зуун жил. За хүнийг үед ч гэсэн цагааныг бэлэгдэх ёс байсан. Тэгэхээр энэ төр төс эрт үедээ ер нь ямар шүү байдлаар одоо тэмдэглэдэг байсан түүхэн уламжлалын тэр харагддаг бай. Хэд хүн чинь сайн сайхан бүхний бэлэгдлийг ерөөсөө цагаанаар харж илэрхийлдэг. Цагаан өнгө бол угаасаа бэлэгдлийнх нь ингээд дээд туйлна. Энэ нь яагаад цагаан байгаа юм бэ гэж хэлэх юм бол ерөөсөө шүүтэй холбоотой. Шүү юу гэхээр нөгөө л байгаль дэлхий бид нар чи экологи, биогеоценозлог үйл экосистемлэг сэтгэлгээтэй шүү дээ. Тэнгэр хураа хайрлаад, газар дэлгэнээд, ногоо урахлаар, мал шүү цагаан ингэнэ. Бүх юм тэгэл энэ сайн зун нь сайн энэ бороо ногоон сайн байх юм бол сүү сайлн сайн намар нь хуучин цагт бол ерөөсөө хүний эрт цаг дээр юу гэхээр намар шинжилгээ хийдэг байсан. Тэрс маяа 9 сарын 21 гэдэг шиг өдөр шөнийн тэмцлийн тэр үе дээр малан таргалчихсан. Ангөргөө таргалчихсан. Ангөр хийх яг болцоотой болчихсон.
Тэгээд энэ дээр нэг талаараа цагаан эдээ нөгөө сайн сайхныгаа бэлэгцэн тэр нь байж дараа нөгөө талаараа ангөрөө нөгөө жилээ давах бэлтгэлээ хийнэ гэсэн үг. За тэгэхээр энэ нь явж байгаа сүүлд нь хавар тэмдэглэдэг энэ рүү шилжсэн байж байгаа. За энэ нь юу гэхээр бид нар чинь за 1027 оноос тэр гал туулаа жилээр 1-р жарнаа тоолж эхэлсэн байдаг. Тэрнээс өмнө 12 жилээр тэмдэглэжсэн юу тоолдог тоол байсан уу байсан. Тэрний тухай мэдээлүүд их бий. Тэгээд 1027 оноос эхэлсэн гэдэг тэгэхээр тэр үеэс юу гэхээр ерөөсөө Чингисээс өмнө гэсэн үг шүү дээ. Хавар тэмдэглэж эхлэхийн юу болчихж байгаа. Энэ нь бид нар бас нэг л энэ газар нутгийн айс хав дээр их чинь ингээл төвд ингээл ойрхот оронд эд нартыг бас соёлын нэгдмэл юм сүлтэй байсан учраас сүүлдээ тэн дээрээс бас нэг Китаны дараа үе дээр бас нэг юм нэг шилжилт гарч ирж байгаа маа. Тэр нь явж яснаа Чингисийн үе дээр их Монгол улсыг байгууллаа. Их Монгол улс гэдэг чинь өөрөө эзэнт гүрэн гэж ойлгогдохоор нүүдэлчдийн хувьд. Зүгээр нэг улсууд биш нөгөө нүүдэлчдийн хамлыг аймаг юм олон нөхдүүдийг чинь нэгтгэлээ тэгснээрээ их гисэн тодтолыг авна гэдэг чинь өөрөө нүүдэлчдийн хувьд л их empire буюу great. Тэгэхээр энийг болголоо Чингис хаан гиснээрээ дараа нь нөгөө альва төрийг зэгцэлж бий болголоо гингүүтэл энд чинь нэг төрийн тогт шин дэг журам ёслол хүндтгэлийн юм нэг цогцыг бий болгодог. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор цагаан сарыг өргөн төрийн болгож ингэж байсан. Тэгвэл энэ нь уламжлагдчихэл ховлын үе дээр юу боллоо? Дайван үе, их юаныг байгууллаа. Юу Монгол битгий хэл өөр хэлтэй, соёлтой, уламжлалтай өчнөн өөр ард түмнүүдийг нэгтгсэн том их үзэд ямар сандаа дайван гэдэг чинь ямар өргөө бодом л. Тэрийг байгуулсан хүмүүс гэдэг чинь яалчгүй тэр даяар олноор тэр олон нөхдүүдийг ч яасан бүр ахаад том соёлын нэгдмэл байдлаар ёслол хүндэтгэлийн хийж өгч дарна да. Тэрийг чинь найруулж ялчгүй хөвлөө үедээ найруулж. Тэр нь яваал ард түмнүүдэд эн чинь Монголоос үүдэлтэйгээр олон юмнууд нийтлэгүүдийг бий болгоцсон. Явсаар байтал. Энэ яваад житэл бид нэр дараа одоо жишээ нь өндөргийн занаа зэрэг үедэр ч юм уу нөгөө ламын заягийн акторын нөгөө нам хажаансан ч юм уу ингээд Монгол даяараа ингээд бурхан шашин ахаад нэг дэлгэр байдэ. Энэ үед дээр бурханы шашны бас зарим үнэт зарим тийм соёлын юмнууд бас энэ дээр ороод ирсэн. Тэрний үхэж нь л одоо балангийн соёлоор дамжаад одоо нөгөө бидний энэ боонод тийм ээ энэ боовөр эднэр чинь тэрнээс ороод ирж байгаа. Тэрний одоо ууц гэлэх чинь яг жинхэнэ дээр бид нар гарлын бүр хайх юм бол өвөг дээдтэй зөрөөс юмс яваад. Бид нар бурхан дээр хамтаа шаан чумаг тийм ээ ураг шүүл тавьдаг байсан хөөч. Тэр чинь юу гэхээр нөгөө л яг өвөгдийн хоол чинь яг тэр шүү дээ. Өндөргийн хөртлөө өөрийнх нь захиж хилүүдэд өөрийгөө хөргийг зуруулахад ямар ч бурханы хөргөн тийм уус салж байгаа байхгүй шүү дээ. Тэр ууц чинь энэ нөгөө балчир хүүхдэд хоол хүнсэнд орлоо гэх чинь яадаг вүлээ бид нар чинь эхийн сүүний дараагийнх нь болохоор ураг шүүл хөлдөг шүү дээ. Тэр чинь ханаагүй тос нь хамгийн их сайн тижилтэй. Өвгөдөд нөгөө л насаа өндөр болоод хоол тижэл боловсруулахад хэцүү болоод тэр хамгийн таатай хоолно. Тэгээд бас түгээрч болохгүй нөгөө ажиллах хэс гэж байсан хойч. Ажиллах хэс чинь нөгөө ачин дараа төрөлд нөгөө ертөнц рүү үдэх бас нэг том ёслол байж. Тэн дээр ч ураг сүл аманд нь хийгээд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм шүү дээ бас нэг өдөр. Тэгээ хамтаа шант чимгэр наанаас нь энэ ёслолыг чинь дараа нь юу гэхээр тэр өвгдөө зориулаад тэрийг тавьдаг юм баггүй юу? Тэр нь одоо тэр өвгдийг шүтэх ёс яачаад бурхан шишээрээ ирэнгүүт бурхтын тавьдаг юм болчихсон. Тэр нь явж байгаад нөгөө эдийн шүүс бид нөгөө өвгдтэйгөө тэр тэнгэр уулгангаа тэр бүхэнтэйгээ холбогдоход эдээ нуус төвчөн төртөл гардаг шүү дээ нөгөө өвгдийн. Яг тэр чинь явж байгаа. Тэгээд өргөөхөө өргөчөөд үлдснийг хувааж хувь хүртээдэг. Хуучин цагаан сарын бэлэг сэлтийн энэ эхэндээ бид нар чинь бэлэг сэлтнээс өмнө тэр хувь гэдэг чинь яг тэр байсан. Гişиг үрдэг гэсэн. Тийм. Тэр заавал том байх албагүй. Өндөргийгний харалда халахын шарын шний хамгийн том хүн шүү дээ. Талж байгаа ууцын танд нар хараарай. Бид санийдэн тий. Ерөөсөө тэр бүхэн тэр ууц сүлчгийг л байж байгаа. Гэтэл одоо яаж яах гэсэн чинь ингээд баг хон шахуу болчихгүй дээ шүү дээ тий. Тэгэхээр ууцнаас авлаа хийж эхэндээ бор холны тийм хувь их шиг нөгөө шүүсний юм байсан чинь явлаа. Энэ бол бүр уламжлалт юм. Сүүлдээ ингээд тэр өвгдээцтэй зориулсан өөр болоод шишний агуулмжууд ингээд орлоо явлаа явсаар байсан чинь өнөөдөр энэ чи бүр эртний болж байна тийм ээ. Одоо хүнийг үеэс Чингис хаан за тэгээд хожуугийн ховрлууд ингээд яваад нөө соёлын шингэл байдлууд. За ингээд дорн дахинд бол тэмдэглэдэг энэ цаг тоололт ерөнхийдөө нийцүүлээд ингээд явсан. Гэтэл тэр зарим улсууд бол ингэж яриад байна. Зөвхөн одоо нэг баяд язгууртнууд, мяндагтнуудад очиж тэр бүр ядуус очиж залгадаг баяр юм гинэ гэж. Тэрийн нөгөөд одоогийн нэг ёс шинжилгээ мэдхгүй хүүхдүүд залуучууд чинь одоо
шуураад нэрээ тийм байна энэ гэж ойлгох хандлага байх шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх вэ? Гэхдээ яг тэр чирээсээ юм идэхгүй л хүний яриа байхгүй тийм ээ. Түүхээ үзэхгүй, уламжлаа мэдэхгүй одоо үнэсэндээ анархист болчихсон тийм алигаа мэдхий болцсон л хүний яриа шүү дээ. Жаахан ч гэсэн түүхэл мэдэж уламжлаа хүнддэг бол тэр хүний амнаас тийм үг гарахгүй л тийм. Тэр чинь төр ёсны их баяр гэдэг бүр тогтооцсон. Одоо жишээлбэл 20 дугаар зууны үед ч 2 3 удаа уг нь хаагдлаа шүү дээ хязгаарлагдаад. Төр нь өөрөө. За эн чинь нөгөө дэндүү нөгөө үндэсний үзэл ханхлуулж байна тийм ээ. Монголчуудын цагаан сарыг хорихгүй болвол цаг тооллыг бичгийг хорихгүй болвол уламжлал шашныг хорихгүй болвол энэ монголчуудыг өөрийнх нь одоо үндсэн чанараас холдуулж чадахгүй байна л гэж юу 20 дугаар зуунд үзсэн шүү дээ тийм ээ. Тэгэл хамгийн түрүүнд зүүнтнүүд чинь 1928 онд гарч ирэл 30 онд чинь хамгийн түрүүнд 20 юм цагаан сар шүү дээ. Тэг болдог өмнө гараа үзтээ. Миний санаа бол тэр нөгөө 11 онд Монгол улс тусгаар тогтноод тэр чи яг л явж байгаа юм. Тэн дээр ямар услал яаж болдог байсан бэ? Тэрийг л нөгөө хальтуулж уншиж чад ноёнд очиж золгодог л баяр юм шиг л. Тэрийг одоо тэрийг олж үзсэн чи биш хаатай. Айгуу нөгөө ерөнхийдөө Манжи хаанд Монголын халахын ноёдоодоос яадаг тэрийг л сонсчвол тэрнээс л үүдэж яриа үтсэн баг. Тэрнээс 12 оны тэр хүндэтгэлийг үл уншаач баг. Уншаач. Ягаад ч тэр энэ ийм байсан. Одоо төрийн золгоно гэдэг чинь өөр асуудал байсан. Төрийн шагналгаар тогтолтой асуудал. Одоо Марко Пологийн тэмдэглэлт байгаа шүү дээ. Хаад ноёд харц ялгаагүй бүгд цагаан өвцөн үздэг. Одоо хаандаа хүндэтгэл үзүүлдгийг Марко Поло бичсэн байна. Хожмын одоо олноо өргөгдсөн Монгол улсын төрийн ёс ёслол гэж одоо манай төрийн шагналт манай үлдсэн ях шиг төрийн шагналт Нимбогш маань бичсэн. Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн ёс ёслол гэж. Тэн дээр богд хаандаа яаж одоо халахын хаад ноёдууд яаж одоо золгож хүндэтгэл үзүүлдэг байсныг бичсэн байгаа. Тэрийг үтсэн. Магадгүй одоо таны хэлдгээр одоо ядуусна баян чинэлэгтээ очиж золгодог гэж ярьж байгаа нөхөр бол одоо галзуу солиотой хүний л яриа байх л та. Тэрээс Монгол хүний яриа бол хүний амнаас бол тийм үг гарахгүй. Монгол уламжлалаараа бол бид нар өвөг дээдстэй ахс ихстэй очиж золгодог. Өвөг дээдстэй ахс ихстэй. Тэрийг одоо хүндэтгэж эцгийн голомтонд энэ одоо ураг төрлийн энэ одоо төрийн ёслолыг шиний нэгэндээ шиний 2 3-нд гүйцэтгэдэг ийм учиртай. Тэрнээс ч одоо ядуу хүн баяндаа очиж солгодно гэдэг ийм үзэгдэл угаас байгаагүй. Ингэж одоо бидний төрийн баярыг ингэж гутаах нь бол зөксгөл үлдэл. Тийм шүү дээ. Ер нь Монгол төрийн чинь одоо гол голомт нь үндэс язгуур нь бол гэр бүл үсттэй. Тийм үү? Тэгээд хүндэр төл үзүүлж байна. Тэр чинь дээр байгаа төрийн ёс чинь тэр доор айл төрд яг адилхан явж байгаа шүү. 1911 онд Монголын төрт ёс сэргээд тусгаар тогтнол сэргээд тэрний дараах цагаан сарыг бол богд хаанд золгох, дараа нь хошуу ноёдуудад золгох дэс дараагаар төрдөө хүндэтгэл үзүүлэх баярын хэлбэр болгож дэглээд тэгээд энээсээ цааш нөгөө нийтийн баяр ингээд тэлээ явдаг ийм хэлбэрийн дэг гарсан байгаа юм л. Тэгээ энэ бол одоо нөгөө гэнэнд өнгө сардаг хүнд болохоор эхлээл ноён золгоол баян золгочдаг. Төр төсөө дээдлээд байгаа хэлбэр шүү дээ. Төр дөнгөс сэргэж байгаа учраас аргаг байсан учраас. Ингэж хардаг явдал байх шиг байгаа юм. За тэгэхээр цагаан сар маань одоо дорн дахны одоо шинэ жилийн огтх ёслолын хэлбэр тийм ээ. Гэтэл одоо Наврузгад исламын баяр ёслолтнууд нь өөр янзаар, христүүд нэг өөр янзаар. Дорн дахны буддич гэдэг юм уу одоо хэлбэртэй юмнууд ингээ өөр янзаар тэмдэглэж байна тийм ээ. Тэгээ энэ бүхэн болвол бас зарим хүний харахтаа Монгол цагаан сар гэж байхгүй тийм ээ. Чи юусоо Аз тэмдэглэлийн телевизэд тэндээс л авсан байх гэж. Яг л өнгөт юм судлаагүй хүн чинь бол нэг юм надад тохиолдол зүйл л дээ. Нэг ном харчингууд нөгөөтгөө итгээл тийм ээ. Тэрний хэсгийг зета тийм үү хэсэгчлэг хэсгийг ингээл итгээл ингээд явдаг та хэдэл юм ярьж одоогийн нөгөө залуучуудыг жаахан төөрөмдүүлэх тийм гараад байгаа шүү байгаа. Тэгэхээр энэ дорн дахны цагаан саруудтай хэр уялдаатай юм. Өөрийн бие даасан цагаан сар гэдэг байдал нь яаж хадгалагддаг юм. Энэ талаар та эрдэмтэн гэж жаахан хэлж өгвөл. За түрүү цагаан сарын үүсэл гарал гэж бид нар ярьсан. Түрүү бас бид нар ярилгүй өнгөрчлөө. Манай бол доктор цагаан идэ, цагаан сүв. Өөрөлдөө сүүн сар ингээл үс сар, хувь сар гэл ингээл янз бүрээр нэрлж ирсэн байдаг. Яа харахгүй одоо цагаан сар бол хуучин бол хувь сар гээд намар одоо тэр идэ ундаа илбэг
анчин гөрөөчний баяр байсан. Одоо манай ардын багш Долон багш бол маш тодорхой хэлсэн байна. Цагаан сар бол өөрөө нэг талаараа ийм махын эдэний баяр байна. Нөгөө талд нь цагаан эдэний баяр байна. Махын эдэний баяр, цагаан эдэний баяр ингээ энэ хоёр баяр бүх элбэг дэлбэгийг нийлсэн. Одоо ингээл шинийн нэгэнд бид нар ингээл айлд ороод шинэлэл золгоо явж байхад хөсчүүлэг гэдэг шүү дээ. Битүүлэг гэдэг ч ярьдаг. Битүүлэг гэдэг чинь мах идэг гэж байгаа юм. Өөрөлд битүүний эдээ зовг бол мах. Шинийн нэгэн болоод ирэхээр одоо шинийн нэгэнд хамгийн дөрөнд айлд ороход бол сүү өгдөг. Цай өгдөг шүү дээ, сүү өгдөг. Тэрийг хамгийн дөрөнд одоо их л зочиндоо хамсуулж одоо тэр одоо хамгал одоо бүх юмыг одоо тийг цагааруулж байгаа. Өөрөлдвөл шинийн нэгний чинь цагаан өдөр гэж ярьдаг. Шинийн нэгэнд зологохыг цагаалах, шинэлэх гэж. За баруун монголчууд бол одоо цагаан өдөр гэж ярьдаг. Тэгээ хамгийн түрүүнд одоо цагаан юм амсуулдаг. Одоо барьж байгаа зологж байгаа тэр одоо зүйл мөн цагаан юм байдаг. Цагаан бүс барьдаг. Одоо хадаг бол хожимын зүйл. Цагаан юм барьж зологдог. Тэгээ нөгөө Марко Полоны бичсэнчлэн бүгд цагаан хувцастай байдаг гэдэг. Тэгээ бүх юм ингээд цагаан гэдэг юм дотглоор ингээд тэгжил одоо бэлгшээдэг л юм баяр байсан. Монголын эзэнт хүрнийг 9 цагаан сүлжээг байгуулад Чингис хаан суранд суув гэж бичдгийн зэрэгцээгээр баярны өсөн үгнийг цагаан мөр унуулж цагаан дээл өмсөж явуулах одоо тийм яслыг одоо хүндэлийг хариуцсан одоо хүн болгож энэ төр хувиргаж яадаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ цагаан сар маань саяын тэр би асуултаа дахиад лавшруулахад энэ дорн дахны баяруудтай цаг тоолол юунуудтайгаа ер нь хэр уялдаатай бөгөөд үе даасан байна уу? Бид нэг төгс үеийн тэгээд нэг амар болоод байдаг гэсэн шүү дээ тийм. Төгс үеийн дээр Төвд Монгол хоёр ингэж байдаг. Эндээс бас нэг юм харахаар энэ бас нэг ондоошлол харагддаг. Энэ юу гэхээр нөгөө бид түрүүн ярьлаа түрүүн нөгөө ховлын үеэс бүр Аз дорн техник тэр чигээр найрууллаа гэлээ шүү дээ. Бүхэл бүтэн найруулгыг тэр дигийг бий болов. Тэр явжсэн чинь нөгөө монголчууд сүүлдээ унлаа. Дайван унчлаа. Мин хятад цэвэр өөрийн үндэсний хавсыг сэргээлээ. Харийн эсрэг гэсэн үзэл нь бүр ингэ. Тэгжээтэл хэсэг явсны дараа Манжчин гэж чин буюу адилхан нүүдэлчин манжууд монголчуудтай ивсээд гэтээ явчлаа. Монголчууд өөр хоорондоо таарамжгүй байж тэрийн манжууд сайхан ашиглаад өөрсөн юм болоо. Тэгснээрээ эргээд Дайван тэр бүтээцсэн дээр гараад ирчлээ л тийм. Тэр үе дээрээс явж яснаа сүүлд нэгэн чинь нөгөө байлдан дагуулагч байсан Монгол манж шиг ийм жижиг ард түмнүүд нь сүүлдээ нийтлэг тэр том системд орсноор оршихуйд хэцүү болчихсон юм. Яг л энэ цаг үе дээр оршихуйн утга учраар шин тусгаар тогтносон улсаа нөгөө эднэрээс ангид өөр юм а гэдгийг л гарах. Одоо нөгөө даяаршил гэдгээс чинь нөгөө бид нар ондоошлол гэж яриад байдаг шүү дээ. Энийний онцлог яг эндээс харагдаж байгаа байхгүй юу? Төвд монголчууд тооллоо шууд өөрөөр зураад. Тэгээ эн чинь бид нар хаяа нэг сараар зөрөөд идэг шүү дээ. Эн чинь нөгөө л бас тэр ондоошлын уламжлал ингээд яваад байгаа юм. Нэг хандлага эндээс харагдаад байгаа. Тэгэхээр энэгээрээ бид нар их чинь орд нөхдөөдөөс бас өөр байх жишээтэй. Бид нар тэр бурхан шишний бас нэлээ тийм бас ондоошлууд биш үү? Тэгээд дээр нь нөгөө ард түмнүүд маань ямар аж ахуй хэлж байна. Аж төрөх ёс, шашаан суртахуун нь ямар байна гэдгээс шалтгаалаад бид нар их өөр. Бид нар чинь мал аж ахуй хэлдэг учраас одоо өвлийг өнтөө давсны баяр. Нөгөө талаар ирж байгаа хаврыг одоо яг мал төлөх гэж шүү дээ. Бид нэр эрхлэлтийн аж ахуйн чинь гол одоо тарилангийн ургацаа авдаг яг үйлрэл нь хавар ургацаа. Одоо мал төлөх гэж байгаа. Энийн өмнөөс хотороогоо сайхан бэлдээл өөр хоорондоо нэг уул энэс хойш зав гарахгүй шүү дээ. Тэр хариуцлагатай юм дээр нэг уулзаж уулзраад өвлийн өнтөө давсан тэгээд хавартай ингэчээд мэдэлж байгаа минь туснасаа хүртэл хамаагүй юмнууд гарч ирнэ. Таргануу л гэдэг. За тарган тавтай сайхан өвөлжөө цагт тарган оруу би ямаглан сүрэг тарган дааг далантай баруу уулчин тэгэл 2 настай малуудыг ирээд нэж байгаа. Дааг далантай баруу уулчинтай төлөг сүртэй юу тийм бүхтэй юу гэлтэй тийм. Энд чинь 1 настай байгаа төлөг бол мал тооцохгүй шүү дээ. Эрсдийг бодоод энийг бол мал тоолог байна. Одоо өвлийг давчсан учраас авартай зологж байгаа учраас энэ бол малын тоонд орж ирнэ. Тэгэхээр хамаг бүхнийг яг энэ мэлэгдлэр ингээд ярьж. Дараагийн одоо урах зураалт буюу одоо үр дүн аж ахуй яг энэ л аж ахуй зан үйл цаг үйлрэл энэ хүн тэгээ зөгцсөн байна. Энэ бидний нөгөө л онцлог байна. Тэгээд нөгөө бор эдийг л түрүүн эртээ урдын анчин нүүдэлчин
анчин малчин нүүдэлчдийн үеийн гэл түрүү ярьлаа. Тэгээд эдээ цагаатайгаа холбоотойгоор тэгэл шашны бас ингээл орцдогоор үе дээр хөвсөж өөрчлөгдлөө гэлээ. Тэгэл бидний үнэрэг дээр бид нөгөө цагаан эдээ ингээд энэ чинь яг бид нар боломжлыг харуулдаг. Тэрнээс ч бид нар Японд очиж Солонгос очиж цагаан эдээ гэсэн ийм цагаалга магаалга гэсэн сая арцаар ингээд байхгүй шүү дээ. Тэ? Лоц моц гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь бидний бүр яалчгүй тэднээс чинь тарган уумаар гэж мал яриад байхгүй шүү дээ. Гол дотор доогтод нэмээд хэлэхэд одоо манайхан нэг маш том юм төрөгдөл байдаг. Энэ нэг зурхай асуудал. Одоо сая ярьлаа шүү дээ сарын зөрдөг гэл. Эн чинь яагаад зурхай зөрж яах нэхэр олон өргөдсөн Монгол улс тусгаар одоо манжийн иргэшээлээс ангижраад тэгээд зурхайгаа одоо тэр нөгөө сольсон. Эн чинь энэ зөв энэ буруу гэдэг дээр ерөөсөө тийм асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл тусгаар улс гэдгийг илэрхийлж зурхаагаас хэлсэн. Тэрийг нь манайхан өнөөдөр манай ламнарч одоо гандын эдийн ламнарч гэсэн одоо төгс буйнд шар зурхаа энэ зөв тэр нь буруу гэл маргалдаал хошин шогийн хүртэл тэрийг өлгөж яваал юм хошин шогийн мийгэл яваад идэг. Энд чинь ерөөсөө л зөв буруу гэдэгтэй гол нь биш тусгаар улс гэдгийг илэрхийлж хэлсэн байт. Ард зүв эргүүлж дээгэн застдаг ёстой Монгол, мандах нартай уралдаж цайгаан сүлдэг ёстой Монгол, хиймрээ сэргээж мөрөөн гаргадаг ёстой Монгол, нас наг хүндэж сургаалын сонсдог ёстой Монгол, ёс ихт заяа дүүрэн түммэн атар дээгэн засаж сар шиндэ сайхан шинлэрэ. Атар хэвэн бов. Талх чихэр хувьцаат компани. Сваровски гигэн Валентины баяр зориулан бэлэгтэй худалдаагаа эхэллээ. Хайртай түндэ зориулах хамгийн нандин бэлгээ Сваровскиос. 17 дугаар жарны шаргчин гах жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Хотол олноороо сайхан шинлээрэ. Сансар кабель. Дидиш үзүүлж байна. Адал явдалт кино. Хүүхдийн кино. HBO HD. HBO Kids. HBO Family. HBO Signature. Кино сувгуудыг бүгдийг 10,000 төгрөгөөр идэвхжүүлээрэй. Хойморт тань гэрэлтэн. Дидиш. Атар идээгэн засаж сар шиндэ сайхан шинлэрэ. Талх чихэр хувьцаат компани. Өмнө нь бол тэгэл Манжи хааны өргөөнд очиж цаг тооллыг бичгээ залдаг том ёслол байлаа шүү дээ. Энд чинь би та нарын хараат байна. Нөгөөдүүлч гэсэн хараатаа л илэрхийлүүлж байгаа байхгүй тийм ээ. Ямбаны ховцны адилхан дээр нь цаг тооны бичиг нэг. Бид нар харин Манжаас салаа тусгаар улсаа байгууллагууд хамгийн түрүүнд хийсэн юм тэр оны цол. Он тооллоо өргөжсөн. Тийм ээ. Тэгээд цаг өөрийнхөө цаг тооны бичгтэй болно гэдэг чинь одоо бид тусгаар улсыг тасар том бэлэгдэл гэж байгаа. За энэ цагаан сарын ёслууд ингээд идэ будаага яриад байх юм бол зөндөө юм болно. Ер нь цагаан сарын шиний нэгний өглөөх ёслол ер нь ямар байдаг вэ? Энэ талаар одоо товчхон дурдаад зарим одоо дараа нь дандаас асуух юм зөндөө байна. Тэгэхээр шиний нэгний өглөөний ёслол ер нь яаж болдгийм? Одоо энэ янз бүр болчиход байна шүү дээ, тийм ээ? Тэр тал дээр та нөхөд судалгааныхаа хэсгээс ярьж. За өнөөдөр шиний нэгэн гэхээр одоо манай Улаанбаатарчууд шиний нэгний өглөө нар харна гэдэг нэг том зан үйл бий болчихжээ. Шинээр л бий болчих шиг нэг санагдаа. Тэгэхээр ер нь бол юу л та би нөгөө өнгөрсөн жил цагаан сарын нэвтрүүлгээр бас нэг ярьж ирсэн. Ер нь монгол хүн бол дандаа нарнаас төрүүлж басдаг. Шиний нэгний нарны сүүлд басна гэж юусоо байдаг. Одоо жишээ нь ингээл 100 ингээл манай говь нутагт ингээл гүү барихад чи ингээл морио уйж чумдаг. Өглөө нар гараагүй байхад мордоод хадууга хурааж ирэхэд л яг нар гарч идэг. Тэгсэн манай нэг багш
говьд өвөлгүй ирд юм байна гэж миний яриаг нэр өхөө багш маань говьлсан байлаа. Тэр говьдгүй одоо өвөл барьдаг юм биш. Ерөөсөө монгол хүн нарны өмнө усдаг. Ер нь эртч юм. Аж ахуй энэ Монголын нүүдлийн аж ахуй өөрөө монгол хүнийг эрт тусгадаг. Тэгэхээр нар харна гэдэг бол монгол хүний хувьд шинэ юм биш байхгүй. Өглөө болгол нарны өмнө усдаг. Сайхан мөрөө унаад авчих хүртэл нар мандж идэг. Ийм л байсан. Тэгэхээр шинийн нийгэмд бол монголчууд бид нар энэ нар харна гэдэг нэг ийм шин зан үйлийг бий болгочихлоо. Орчин үеийн мохорсгүй. Ер нь бол яг хуу нарны өмнө босдог. Одоо халахчууд бол одоо эзэн сүлтэндээ мөргөнө гэж ярьдаг. Баруун монголчууд бол эндэрт мөргөнч гэдэг, баяланд мөргөнө гэдэг. Өөрөөр хэлбэл нарны өмнө босоод тэр уул овоондоо гараад хангай дэлхийдээ төрийнхөө сүлтэндээ мөргөөд тэгэл одоо ингээд сайхан овоон дээр золгож яхад л нар манддаг. Энэ бол яа харахгүй нэг одоо шинийн нэгний хамгийн одоо эртний заншил. Эртний заншил. Тэгээ золох ёс. Золох ёсойгоо бид нар бас ингэж сүүлийн үед их говьлдог болжээ. Ялангуяа залуучууд гар өрчийгээл ингээл гар өрдөг. Гэтэл золох ёсны чинь мөн чанар бол энэ эвтэй байх юм билэгтэл. Та эвтэр золгоно гэдэг бол та эвтэр хоорондоо зэвсэг өрөөгүй шүү, муу санаагүй шүү гэдгийг илэрхийлж цагаан юм барьж одоо золгодог. Одоо манай би чинь Дорноговын юм. Бид Дорноговд бол ингээд хормон боолт гэж байдаг гэсэн. Мөр унахтай хормон боолт гэдэг юм дээ. Сайхан хормоогоо боогол мөр унаа давхдаг. Тэрийг өрц золгодог. Тэрий чинь одоо Үлзий Батар ах тэр золгоно гэдэг тэрийг өгнө гэсэн үг биш. Гар хоосон биш гэдгийг илэрхийлж байгаа. Зарим нутагт татаас гэж ярьдаг юм сур байна. Сайхан сур өрц золгоно. Энд чинь өөрөөр хэлбэл бие биендээ одоо муу санаагүй шүү, гар хоосон биш шүү гэдэг одоо эв нэгдэлтэй байх илэрхийлж ингэж одоо золгодог өчтэй байна. Бас хүндэтгэлийн эв нэгдлийн илэрхийлэл. Яг хуу Ахмад хүний хүндэтгээд одоо мөнгө төгрөг барьдаг энийг бол ерөөсөө үсгэж болохгүй. Заншил гэдэг чинь заавал тэр нэг хуучны тэр чигээрээ байна гэдэг юм биш. Ерөөсөө ингэж өөрчлөгдөж идэг, шинжлэгдэж идэг, цаг үеэ дагаж идэг. Тийм учраас Ахмад нас одоо хөөгтөд тараадаг, айлын тараадаг ховь байна. Тийм үү чинь заавал бас хүний алгыг дээш нь харуулж ингэж. Энэ дээр төрөний тэр нартай гэдэг штэ. Нарны өглөөний. Тэр ерөөсөө хүн төрлөختний энэ соёл иргэншил тэгээд соёл иргэншлүүдийн баяр ёслолыг хараад байхад ерөөсөө энэ цагаан сар маань шинжил. Ард түмнүүдийн баяр ерөөсөө гол ийм нэг ийм кросс юу гэдэг юм аа. Одоо христийн баяр гэлэх чинь нөгөө шинжилгээ гэх чинь 12 сар 25 штэ. Энэ чинь зур сарын баяр. Өвдийн туйл болоод хамгийн богино шөнө болоод тэгээд 22, 23, 24 нэр чинь нэг цэгээс мандаад нэг цэгт шингэж байгаа нар. 25-наас одоо шинэ нэг гэдэг шиг өдөр хуцаад ирж байгаа байхгүй. Яг тэр үе дээр Христийн мэндэлсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ Христийн мэдлэхээс өмнө бүр нөгөө л эртдэрдийн өмнөх байсан Иесус юу Зевсийг хүртэл тэр өдөр төрсөн гэдэг чинь. Бөөр тэр өөрийн орох дөрөнд юм олон мундагчид тэр өдөр төрсөн байдаг. Тэгсэн чинь бас тэр өдөр төрсөн. Тэгээд бас юу яаж байгаа. Одоо Наврузын баяр гэдэг чинь хаврын тэнцэл шүү дээ. 3 сарын 21-ний хаврын тэнцэл боллоо. 21 өдөр шөнө тэнцлээ. 22 гэдэг нь өдөр нь ихсэдэрч байна. Яг энэ нөгөө ихнийх нь. Исламын шашнуудын бид нар бэлгэлийг аваад үзлэхэд нөгөө нэг од сар 2 гэдэг шүү дээ. Тэр сар чинь хавирган байгаа шүү дээ. Тэр чинь шинэ сар шүү дээ. Арвтж байгаа сарны эхлэл баггүй. Яг тэрэн шиг чинь бид нэр шиний нэгэн гэдгийн өглөө нар мандж хахад зүгчгээ гаргаж ийн гэдэг чинь өөрөө өдөр шиний яг гигээр бид нэр нуус төвчөн уншлыг хийчихэн л алунгойхийн нөгөө домог дээр чинь ингэдэг штеп. Нөгөө бодомчор нөгөө гурвын төрсний тухайд ярих чинь цэгийн шаргал хүн гарахтаа нар сарны хилээр шар нохой мэд шаруулцаар гардаг гэж штеп. Тэр чинь нар сарны хилээр гэдэг чинь яг заагаар байхгүй. Нар мандаад сар шингэхийн яг тэр зааг баг. Эн чинь харанхуй дууслаа штэ. Тэгээд шинэ жил шинэ өдөр хэлж байгаа юм хамгийн ихний. Тэр гигэн дээр л нөгөө бид нар чинь хажуугийнхаа овоон дээр гарчсан өвөг дээдтэй тэр энэ дээрээ тэр өвчөөгөө ингээд өвөг дээдтэй тэнгэр хангаад бас тэгээд анх гэрэл гигэн дээр уулзч очиж байгаа. Одоо шинэ нэг өглөө миний баг байхад би анзаар хөдөөний хөвгт юм л. Ёс заншил мэддэг өвгдэн дэргэд өссөн тийм ээ тэр бүхнийг ажиллаж ирсэн хүн болж таарах гэдэг. Тэгэхээр шинэ нэгний өглөө за чи шинэ нэгний өдөр бүх юм шинэ байдаг. Тэгж мэдрэгддэг. Ээжтэйгээ шинээр золгоно, наавтайгаа шинээр золгоно, наранд тэгээд тэр орчин тойрон айл амтан ах дүүс. Уулзаагүй хоёр хүн жилийн аль ч үед уулзахад золгоно. Шинэ байдаг тийм ээ. Өөрөөр хэл 7 сард уулзсан ч хэрэг. За нэг
залгчхуудаа л гээл тийм ээ. Тэгээ энэ бол энэ мэдлэг хүндлэх ёсны эхлэл дээр нь шинэ жил эхэлж байгаа бүх юм цоо шинээр харагдах шиг. Яг Хүүхдэд тэгж зэрэгдэг байж. амар мэд байгаагийн илэрхийлэл байгаа. Цагааны бэлгэлт. Яг амар мэд. Биднес чинь нүүдэлчд их тархаа утрахаа байдаг учраас Цагаан гэдэг тэр болгон уурзаад байдаг. байдаг. Тийм учраас нэг бүтэн жилиг. Яа энэ бол ерөнхийдөө бол ингэж асуул болж байна уу? Монголчууд миний мэдэрч унснаар миний багын дуршлагаар хамгийн ихэнд гэр бүлдээ золгохоос илүүгээр манайхан бол одоо илжин халахууд л да. Бараа халахууд. Зүгийн цай зүгийн идэ гэдгийг аваад дэргэлдэх хэн дэр уулынхаа орой руу явна. Тэгээд тэнд очиод яг нар жаргахаас өмнө дэвсгээд зүгийнхаа цай эдэнүүдэд тавьчихад тэгээд мөргөн. За ингээд өмсөндөө мөргөхдөө хамгийн дунд наран зүг мөргөчхөөд ингэж нар зүг дөрвөн зүгтэй мөргөчхөөд тэндээ дандаа хөвгүүдэд дагуулж аав нь гарна. За ингээд мөргөчхөд буугаад ирнэ. Буугаад ирэхэд зүгийн цаг шин цай өглөөний шин жилийн шин цаг ээж чанаад бэлтчихсэн. Гаднаас зүгт мөргсөн цайтай холиод зүгийн цай эдэгээ ууцгаана. Айл болгон зүгт мөргсөн эдэгээ оруулж иж амссны дараа нь эхнийхэн боозыг чанж эхэлдэг. Ингээд энэ бол юу гэж яах вэ зэрэг өөрөөр хэлбэл дөрвөн зүгт зориулсан тэр тэнгэр хангаа нар сартаа одоо зориулсан идээг өргөчгөөд тэр идээг бас жирийн ахуудаа оруулж ирж шингэж байгаа. Сони юм байна. Энэ бол ерөөсө цэвэр байгалийн зан үйл. Тэгээ дараа мөр гаргана гэж цаашаа орж ирэхэд Монголчуудын нэг юм юу шүү дээ. Энэ одоо цай чанала. Заавал цагаан сэрхэхгүй жирийн үед цайны дээжийг эхлээ байгальд өргөдөг. Дараа нь бурхандаа өргөдөг. Дараа нь гэрээ замсдаг. Өөрөөр цагаан сарын би одоо Эренбэ дараатай. Алтан тугааг судалж доктор хамгаалсан л алтан тугаачдаар ингээд алтан урeenхай гэсэн үг жишээлээ л дээ. Цайгаа авна. Цайгаа авч гарна. Шими архиа авна. Тэгээд нөгөө өвчүүг авна. Алтайд өвчүүг одоо төлж өргөдөг. Тэгээд цацлын мах гэж байна. Өөрөөр хэлбэл хүн амсахаас өмнө байгаль дэлхийд зориулсан тэр эдийн дэлхийг аваад тэгээ нөгөө алтан 13 сангаа тавиал тэр бүх юм одоо яг таны хэлдгэр яг л бүгдийг одоо бөөгийн улам хэлвэл тэгээ дараа нь хүн өөрөөсөө Эзэн өөрөөр хэлбэл юуны төрөнд бол монголчуудын энэ байгалаа шүтдэг байгальтайгаа энэ зөгцсөн амьдрдаг л тэр том одоо гүн ухаал энд явж байгаа. тэрний одоо хэлтэрхийн тэгэл хэмрийн авааруу тэгэл бижиг нэлдээл нөгөө машинтай явах юм шиг да. бас нэг юм яваад байна шүү дээ. нэг боломжтой байна. Одоо самбо сэтгүүлчийн саяхан их сонирн байна л да. Тэгээд зүгийн цай гэж шүү дээ. Тэгээд тэр аав чинь хөвгүүдэд дагуулад за тэгээд тэр өндөр дээр гараад инглих тэр зүг гэдэг чинь бид чинь яадаг шүү дээ 408 зохисдох нөгөө 4 8 судал биш дээ 8 хөл энэ дээр чинь цог хэмрийн зүг рүү гараад буян хичгийн зүгээс ирдгээд дээ. Тэгэхээр наан чинь магадгүй тэр цог хэмрийн зүг рүү эхэлж цайныхаа дээжийг цацлал өргөөд. Тэгээд буян хичгийнхаа гэдэг тийм эсэл байсан байж магадгүй зүг нь. Тэгээ нарандаа эсэлчод ирээд тэрийг цайндаа шингээгээд цацлаа өргөж байд. Тэгээд магадгүй энэ сайхан явс одоо зүгт мөргөөд зүгийн цайгаа аваад уусны дараагаар тэр золгоод эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл байгальдаа золгочхоод ирээд тэр байгальд яасан одоо тэр нар саранд одоо тэнгэрт мөргсөн эдээ бодоо идэж байгаа. За одоо золгоотаа хэлнэ гэдэг ингээд босдог. Өрхийн тэргүүн чинь зүгээ гаргах хэрэгтэй шүү дээ. Яг л тэгэхээр өрхийн тэргүүн мөр нь байна. тэгчээд авчраад цайндаа шингэжлэх гэсэн үг шүү дээ. Тэр. Тэгээд нийтээр эхлэр чинь тэр Тэгэхээр энэ төр биеэр нэг холбоотой асуугаад чи бас нэг хүмүүсийн хэрэгтэй хэрэггүйгээд яриад байдаг юм байдаг шүү. Тэр нөгөө зүг мөр гаргахыг, зүгчиг гаргахыг тийм Монгол үсэг гэж яваахан гарах тэр энэ талаар хэлжүүлээрэй. асар том төрөгдөл байгаа шүү. Нэг айлын 5 ам бүлтэй айлын 5 тийшээ 5 хүн нэг цаас өрөөд 5 тийшээ гарч зүгөө гаргаж байна. Энэ айл яаж одоо юм бэ? Зөвхөн гэрээ эзэн зүг гаргана. Зөвхөн гэрээ эзэн. Энийг бас хүмүүс үнтэй бас гэрээ эзэн зүг гаргана, эхнэр зүг гаргахгүй хүүхдүүд зүг тэр гаргана. зурхаа дээр нь тэгээд бүх хүнийх нь за нөгөө тэм жилтэй хүн тийшээ. Тэгээ эн чинь Монгол уламжлалаар эн чинь зүг гаргахад чинь бүр делийн зассан сайхан морио ундаг. Тэгээ бууга үрдэг. Тэгээ бүр хээр бүр давхдаг мөртөө. Сайхан давхгаад. Тэгээ одоо таны хэлдгэр нөгөө камерыг авчих шүү. Тэгээ буу тавьж тэгж зүг гаргадаг. Тэрнээс нэг юм фото орцныхоо үүд нэг тав алхаад нэг цаас барьчаад ингэж зүг гаргадаг бас байхгүй маа. Хоёр орон зүг гаргаад хэрэггүй.
Зүгээр л байж байсан. Гэрээ эзэн л. Гэрээ эзэн зүг Тэгээд гаргана. яг таны шиг хөвгүүд нь бол дагаад явж болно шүү дээ тий. Тэг хөвгөө. тэгж болно. Бас суралцаад За аваасаа. тэгээд эдээ будааны талаар нэг товчхон цаашаа ярих гэж бодож байна. Өөрөөр хэлбэл цагаан сарын эдээ будаа түрүүн Баатаргүй доктор хэллээ шүү дээ. Энэ нь бол юмны зааг учраас бүхэл махаа идэж эхэлдэг зуныхаа нөгөө цагаасан юугаа ягаад тэгээд цагааныхаа баярыг хийдэг юм зэрэгцүүлсэн баяр юм аа. Тэгтээ цагаан нь голдгоо гэж хэллээ тийм ээ. Ер нь цагаан эдээний уламжлалт одоо шинэ эдээ баярын ширээ ямар байв? Одоо яаж өөрчлөгдөж байна? Ер нь юугийн дотор нь аваад явхад цаашаа уламжлалт энэ шинэ жил цагаан сарынхаа эдээ бидэний хүндэтгэлийг аваа явж байгаа гэж үзэх юм бэ. Энийг одоо та хоёр нь хэлж өгөөч. Түрүү бид нар бас ярилцчихсан шүү тийм ээ. Мэдээж нэг одоо өнөө цагт эдээ ундаа элбэг болсон тухайн айл ямар л одоо амттай шинттэй гой хоолоо хийж зочноод айлах нь энэ бол тухайн айлын мэдэх хэрэг. А гэхдээ цагаан сар гэдэг бол бэлэгдэл тоолно байна. Энэ бол одоо түрүүний ярьсан мах бидний ярьдаг цагаан эдээ буюу одоо хэвийн боороц эдээ байдаг. Тэгээ өнөөд цагт ингээд бас л нэг юм онцгүй зүйл болоод байна л та. Нэг болсон болоогүй хэвийн боо худалдаж аваад идээд засаад дараа нь тэрийг идэхгүй хайдаг нэг юм. Одоо манай өвөө ахмадтай чин байлаа. Тэгээ бид нар 2-3 гэрээрээ боо идэг. Зөрүүд өөрсдөө харагдана шүү 10 гаруй хүн ингээ сайхан тойрол нухаал. Ивэний Тэгэл бимбигээ хийгээл өвөө тэнд боовоо хайраал. Боо хайрахтаа ихлээр сайхан могоо гурлаар могоо хийж хайраал. Тэгээ нэг ганц нэг юм задлал ахмадууд нэг шими юм хүртэл хүүхдүүдтэй чихэр боов задлал. Өөрөөр хэлбэл боов хийнэ гэдэг бол тэр одоо ураг төрлийн том баяр байсан. Гэхдээ тэгж өөрсдөө хүч хөдөлмөрөөр зарцуулж амттай шимттэй хийсэн боовыг хаяхгүй шүү дээ. Одоо худалдаж авч байгаа болохоор ямар ч үн цэнийг болчих энэ боов гэдэг юм чинь. Тэгээ нэг судлаач хэлсэн байдаг л дээ энэ идэ гэдэг бол өөрөө сүмбэр болоо гэж. Тэр энэ бол маш том бэлэгдэл. Маш эртний том бэлэгдэл. Өнөөдөр боо худалдаж явлаа идээдслээ маргааш тэрийг идэхгүй хайна гэдэг бол энэ бол маш том доромжлол байна. Ингэж баярыг хийж болохгүй. Тэгээд идээний дээр хамгийн дээр нь бол одоо шар тос байдаг. Одоо та бүхэн анзаарсан бол зарим айл ингээд идээдсаад торт тавьчихсан. Торт. Эсвэл одоо алим тавьчихсан. Ийм ихтэй чихээ хатгацсан юм даа. Өөрөөр хэлбэл шар тос гэдэг бол цагаан эдээний одоо хамгийн шимнэ байдаг. Тэр эдээний дээр бол шар тос байх хэрэгтэй. Одоо өндөр настай айлд орвол анзаарэгддэг. Эдийн дээр нь шар тос байж байгаа. Борхон дахлынхын өмнө хоньны толгой дээр нь шар тосороо мэлаачсан байж байгаа. Энэ бол шимнэ. Ууц гэдэг бол яг хөө өнөөдөр бид нар ууц гэл тэр одоо том бүхэл ууц тавьдаг болсон. Яг түрүү та бидний ярьж ирсэн. Юусе ууц гэдэг бол 3 хон орол байдаг. Өндөр гэгийн зан узрын тэр талж байгаа ууцын зургийг бид нар мэднэ. 3 орол байдаг. Энэ бол одоо махын эдээний дээж нь. Өөрөөр хэлбэл мах цагаан эдээ бол Монгол хүний тэр үнэ эртнээс идэж ууж ирсэн одоо том бэлэгдэл юм а гэдгийг л бид нэг үгээр илэрхийлж байгаа. Тэгээс л одоо жижиг хүрээ өвчөө бай. Байшинд өмхөрүүлэл нэг том одоо мах тавиал. Тэгэл одоо тэр 10 үедээ Монголын төрийн ёслолын ордонд 10 үедээ цэцсэн байсан. Ийм одоо тампуу юм гэж бодож болохгүй. Яг тэгээд яг өнөөдөр зүгээр боломжийн хэрээрээ л цамхан өөрснийхөө олон хүн ирдэг бол хамаалах. Тийм том шүүс тавьж болж байна. Олон хүн ирдэг одоо бидний үеийнхэн байлиг их зүгээр нөгөө хүндэтгэлийн төлөөллүүд үүдэг шүү дээ баг шүүс. Тэгэл 74 өндөр чиж махнаас тийм. Тэгэл хамтаа шаан ч юм уу тэгэл яг ураг сүүлээ тавиал. Тэгэл дотор махнаас ургалдаа тавиал. Тэгэл бид нар хүндэтгэл яг тэгээд байж болох байхгүй. Заавал тэгэл бидний нэг биенээс ичимтгий нэрлэхгүй нэг юм нэг энэ зам бид нарыг бас их болж байгаа. Өөрийнхөө боломжоор л тэгэл бүх. Бусдаас тутахгүй гэж ерөөсө бүгдийг гарсан ч байж болдог. Тийм. Тэгэл тавгийг заавал тэр энэ олон үе. Гэхдээ заавал байх хэрэгтэй. Тийм. Байх хэрэгтэй. За нөгөө нэг нь одоо бууз. За бууз битүү хоол гэдэг. Банш гэх тийм ээ. Энэ бол яг хуу хятадч байдаг, Япон, Солонгос, Тайландч байдаг, Азийн бүх оронд байдаг л битүү хоол. Зарим нь хараад яг нэг Монгол дуртай улсууд ятаас авсан юм л гэдэг тийм ээ. Тэгтэл Монгол тэгээд Европоор хэлсэн орсон морсд бүгд. Тийм. Бууз гэдэг бол одоо яг тэр Азийн орнууд Баатаргүй доктор түрүүн хэллээ шүү дээ. Энэ цагаан сард бэлдэх гэдэг чинь нэг
Сарын нэг сайхан юм байдаг штэ. Буузаа, чимхэх, бовоо хийх. Тэгэл гэр тоосоо өргөөх гэл нэг сарын ингээд нэг дих гоё юм хүлээлт. Яг манжингийн үлгэрсийг тэнцчихсэн. Бүгд оролцож. Бүгд оролцсон. Тэр нь бэлэгдэж учраас дараагийн дор. Тэгээ өөрсдийн гараар бүтээсэн зүйл. Тэр нь ахуй нөө өөр тийм одоогийн байшингаас өөр. Ийм учраас тийм одоо юм болдог байжээ. Гэтэл одоо бууз одоо сая зарим хүмүүс хэлж байна л да. За ер нь цагаан сарыг бол айл болгон бууз, айл болгон мах боо байдаг учраас би ер нь арай өөрөөр хийе. Ногоотой шүл хийж. Ерөөсөө ногоотой шүл хийгээд ингээ кимчигээ тавиад тэгээ ингээ гоё стейк шараад энэ тийм ээ. Ийм юм байж болох уу? Буузгүй цагаан сар ер нь юу гэсэн үг вэ? Тэ. Стейк. Яг бууз одоо нэрнээсээ ахгүй бол яа харахгүй л хятад зүгийн л хоол л доо. Гэхдээ энэ чинь бид нар монголчууд бид нар чинь хэдэн зуун хонин чимхлэг гэж хонь идэж ийн гэд бэлгэшээд шүү дээ. Тийм хонин бууз гээл одоо сайн. Энэ чинь өөрөө ингээд өв уламжлагтаад ирсэн юмыг нэг том төвшил гэдэг. Яа харахгүй хятад урд зөвхтөн яа харахгүй орос хойд зөвхтөн. Энэ чинь соёлын харилцсан ижилсэл энэ ийм ерөөсөө цэвэр одоо тийм дангаараа юм байна гэж байхгүй шүү дээ. Байхгүй дангаараа амьддаг үндэстэн гэж үгүй. Тийм байхгүй. Тийм учраас энэ мах шүүс энэ буузгүй цагаан сар за яг үтэ тэгээд Үлзий Батрах ногоотой шүлээ хийгээл цагаан сараа гарахгүй. Тэгээд стейк хийгээд би болохоор тэгээд яг энэ буузгүй цагаан сар хийж гэнэ гэдгийг сонсоод элэг догнол юм болох. Одоо эн чинь бууз чинь явж ер нь цагаан идэ мах хоёрынхын дэргээд хамгийн гол одоо хүндэтгэлийн холбоос гоё битүү хоол болсон. Одоо бүр хамгийн дээдэлдэг. Тэгтээ буузыг дээдэлдэг шиг ер нь хятад, Япон, Солонгосч дээдэлдэг. Бид бууз гэдэг нэг өөр төрлийн нэг ийм төрлийг хамгийн их дээдэлдэг. Тэгсэн мөртлөө тэр мах зах орцсон өөр шүү дээ. Тэгээ энэ бууз бол их хүндэтгэлийн идээгээс гадна буузгүй цагаан сар гэхээр юу юм гэхээр цацагт гэхээр болго талархлын баяр тэмдэглэл европчууд юу болох вэ? Пасхи гэдэг тэр холимог хоолгүйгээр улаан өндгөний баяраа тэмдэглэнэ гэж байж болтгүй. Ер нь төрсөн өдрийг ялгүйгээр тэмдэглэх нэг л одоо хэцүү биз тийм ээ. Тэгээ тэмдэглэж болно л да. Гэхдээ л тийм. Тэгэхээр нэг иймэрхүү хүндэтгэлийн болоод бэлэгдлийн хоол заамал байдаг зүйлүүд гэж баярын ширээнд байдаг юм аа. Энэ бол үндэстэн болгонд тогтсон зүйл ганц Монголд биш ээ. Израилуудад одоо тэр фита мета гэж юмнууд нь байхгүй болвол тэр баярын ширээ биш. Англичууд тэр English food нэгэд нэг төрлийн хар кейк байхгүй болвол тэр баярын ширээ болдгүй. Тэгэхээр бид нэр тэднэртэй адилхан зиндааны үндэстэн учраас бидний баярын ширээнд тавьдаг идэхгүй намаагүй бэлэгдлийн хоол гэж юм байдаг юм аа. Айлд ороод заамал 3 бууз иддэг юм аа. Энэ нь бэлэгдэл юм аа. Түүнээс та одоо цадсан энсэх бол дараагийн асуудал юм аа. Өөрөөр хэлбэл ер нь айлд ороод тэр айлыг хүндэтгэж хүндэтгэл бэлэгдлийн хоолноос нь амсах гэдэг бол хин хэнийг хүндэтгэх соёлын харилцааны хэлбэр юм аа. Энэ зүгээр нэг одоо би таргалчих гэдэг чин нэмэх гээд байна инээ тэрэ гэдэгтээс хамааралгүй ямар нэг одоо тийм их чухал альж үндэстэн байдаг зүйл шүү. Тэр буудлын дотор ч бас янз бүрийн олон бэлэгдэл яваа шүү. Тий. Нөгөө мөнгө хийн. Тэр яныхаа нөгөө торгоны өөлөг ший. Тий. Тэр чи бүгд бэлэгдэл. Тэгэхээр одоо ингээд сүүлийн үед бол ингээ хараад байхад уучлаарай би одоо хөтлөгч тэгэхээр яриад байж магадгүй гэхдээ ярмаар санагдаад. Хит уламжлал барьсан хүмүүс хит шинжлэгчд гэдэг бол аливаа үндэстний хөгжилд их саадтай хүмүүс байдаг. Нэг нь өөрөөр хэлбэл тухайн үндэстнийг байхгүй юм шиг бүх зүйлийг нь харлуулад хаях энэ хоцрогдсон зүйл гэж гинэн царайлах тийм ээ мэдлэггүй царайлах. Нөгөө хит уламжлал барьдаг хүн нь бусад одоо соёлын энэ шингэл байдлууд үн цэнтэй дэвших цаашаа илүү баяжмал өргөжинд хэлж соёлын орчин өөрчлөлтийг бас анзаарч хувьслахгүй тийм зэрэг хит уламжлал хит шинжлэгч юм хэрэглэн биш цаг үедээ зогсож тусгалан авч явдаг тэгсэн мөртлөө үнэт зүйлсээ тэгээд байдаг энэ чанар болвол ялангуяа баяруудад хадгалах ёстой маа гэж хэлж болох уу? Болно. Тэгээд сая тэр нэг төвшрөл гэж яриад штэ. Одоо жишээ нь тэр зарим нөхдүүд юу гэж нэгж штэ тэр. Одоо тэр Малар эрдэнэгийн төнх чинь энэ феодалын ясаа энэ настай хоцрогдсон бүдүүлийг энэ монголчууд үнэхээр хоцрогдож бүдүүлийг байгаагийн нэг тод юуны цагаан сар энийг гээд ингэ шүмжилж байгаа юм штэ харагдчихлаа штэ. Тэр гэхэд чинь жишээ нь тэр хүн жишээ нь одоо манай казакууд юм уу тэгээд исламын шинтэй олон ард түмнүүдэд очиод та нар наавраз гэж ямар юм яриад үстэй гэж. Тэгээд ингэвэл яах юм? Тэр хүн Америкт очиод та нар болооч энэ цагаан энэ тэгэхээр бол өстой муухай. Христийн шашныханд очиод та нар шинэ жилээ болооч. Тий. Гэхдээ тэгээд
Хүү тэр та нар хүүхдүүдэд холигдохаа болил доо. Тэр Санта Клаус ирээд бэлэг өгнө гэж урамчлаа юм штэ гээд. Үгүй тэр яриад өгч юу болох вэ? Тийм. Ялгаа юу байхгүй штэ. Хятад очиж та нар бид нар энийг бас бодолцох хэрэгтэй. Хит мэдэмхийрч хит ингэж тэгээд тэр хүмүүс хэрвээ юу бол өөрснийхөө тэр өөрөө тэмдэглэхгүй байж болно штэ. Өөрснийхөө байж болно. Гэхдээ бусдад ингэж төрөмгийлэл болгож ингэж хүндэтгэлгүй хандна гэдэг чинь ардчлалын нэг гой зарчим тэр юм шүү дээ. Бие бинийгээ хүндэтгэж соёл болоод мэдлэггүй хүмүүс. Энэ бол тэгээд юм болгоныг жоохон элемент янгуулсан хятад. Одоо жишээ нь бид нар энэ сүйтэй цай. Одоо та бүхний энэ сайхан сүйтэй цайвлыг чинь цайны соёлыг аваад үзэх юм бол гарны ялчгүй хятад шүү дээ. Дэлхийн нийтэд ингэж төгсчихсэн. Хамгийн эхлээд хэрэглэгчнэр нь бид нар байсан. Тэгээд монголчуудын цай хичил сүйтэй цай, борцтой цай, будаатай цай гэдэг хичнээн олон янз үлээ. Хятадууд хичнээн, орсууд хичнээн ямар болголоо. Тэгээд кофе мофе тэгээд барууныхны цайны соёлыг дэлхийн нийтийн болчиход байхад бид нар энэ хятадын гэж байгаа адилханаар би хитгэн бууз хийгээд тавьчих болох байхгүй. Яг одоо үүнтэй холбоотой бас нэг зүйл төр ховь өгөх асуудал. Бэлэг сэлтийн асуудал. Энийг бол би бас яг заавал байх ёстой л гэж бодлоо. Нэгдүгээр цагаан сар бол манай зайлшгүй бүр асар томуудын өнд төлөөр ёсны өнд тэтгэлийн их асар том баяр одоо хүмүүс ер нь нэлээд сайхан болгож байгаа хөх тий. Зайлшгүй хүн болгоо хийх ёстой Монгол хүн болгоо. Тэгээд бас нэг ингээд бас нэг зааварлаад байгаа юм болохоор андар бэлгээ болооч хэлгээд байгаа юм. Одоо бэлэг биш уул нь хувь юм байна. Хувь. Одоо хувь л гэж ойлгож. Одоо түрүү бид нар ярьлаа шүү дээ нөгөө цагаан сар бол намар тэмдэглэдэг хувь сар байсан гэдэг. Одоо амчин хүн. Одоо ингээд бид дөрөв анд явлаа. За Үлзий Батрах нэг 10 тарга бодчлаа. Та нэг 3-ыг би нэг 2-ыг болдотрах нэгч байх. Үуч ол юм аа. Гэтэл ангийн ёсоор яадаг гэхээр яг тэнцүү болж байгаа. Би багаараа явж байгаа учраас. Би 20-ыг агнсан та нэгийг ч агнаагүй та авахгүй гэдэг юм байхгүй. Бүр нас тэр одоо шүд яг тэнцүү болж байгаа. Баялагын тэгшөө барилж байгаа юм бол хувь. Тэгээд та бид дөрөв ингээл гэртээ харин штэ нэг сайхан таргаа ганцглал замд нэг нөхөр таарна. Нуус товчонд байгаа штэ нөхөр шорлогодоо гэдэг. Нөхөр шорлог. Бүр сайн амчтыг бүр сахиж жагаад хувь өртдөг тийм хүмүүс хүртэл байдаг. Зам босч байгаа. Хамжиргаа болгоцсон. Үлзий Батрах ийшээ энэ уул руу явсандаа маргааш нэг олцтой ирэндээ нэг сахиж жагаад нэг шорлог хүртэндэг. Бүр ийм ёс байсан. За тэгээ гэртээ ирлээ. Гэртээ ирлээ нөгөө хотоо айлтаа махаа хуваана. Энэ хувь гэдэг чинь ердөө энэ. Нэгэнтээ эртнэлээ хувь байж одоо бэлэг болоод хувирчихсан. Энийг бид нар одоо өгж болохгүй гэж буруу шаажуул байж болохгүй. Энэ л одоо цаг үе дагаад байна. Тэрний уламжлал чинь тэр төрөний одоо тэр махны цацал гэдэг өгдөө гэж штэ. Тэр чинь яг тэрний уламжлал яваад байгаа байхгүй. Юу? Махан туваад чинь махны цацал гэдэг ярьлаа штэ. Тэр чинь нөгөө бид нэр баруун монголчууд өвчөө өвгдөцтэй үнээрээ явуулаад байгаа штэ. Хярвсаар нь. Тэгээд бидний тавиад байгаа ууц чинь нөгөө өвгдөцтэй зориулсан идэх байхгүй гол юм. Тэгчээд үлдснийг хуваагаад нөгөө хувь хүртдэг штэ. Дуноос 40-нд гардаг нөгөө төрнөөс яг энэ хувь чинь явж яснаа. Нөгөө бурхан шашны юугаар бид нар ч илүү их бэлгшээдэг тал нь илүү болоод цагаан руу орчлоо да. Ингэнгүүт цагаан ерөөсөө цагаан өнгөтэй бэлэгдлийн ам дөрвөлж юм уу, яат юм уу ингээд ингээл аруул юм ингээд ингээл цагаанаар. Ингээд явдаг гэсэн үг. Ингээд өөр тийш нөгөө заавал амтны ам гэдгээсээ биш. Нөгөө тал руугаа цагаанаа бэлгийг явж исэн чинь энэ дээр нэг юм юмсан. Энэ заавал чихтийн том бэлэг биш. Зүгээр л гар цайлах юм нэг бэлэгдлийн утга. Тэр утга нь их чухал юм. Тэгсэн чинь социализмын үе дээр бас энэ дээр нэг хөвсөл би чинь нөгөө соёл судалдаг хүний хувьд бас энэ нэг юм байд. Юу гэсэн чинь нөгөө чойвлсан үед болчлоо. Их удирдагч үед усноос болоод цагаан сар нөгөө феодалын ёсыг халах уламжлалт монголчуудыг өөр тийш нь яхад энэ их таатай далин болсон. Цагаан сарын битүүний цагаан сарын өмнө үед болсон учраас гашуудлын гэж хагаад хэдэн жил 60 он хүртэл ячаад дараа нь нөгөөдөл чинь нууцаар тэмдэглээд байгаа ш та нар чинь. Тэнгүүч 60 оноос 57 баяр гарсан юм аа. Бүр малчтын баяр гэдэг. Тэгээд 60 оноос ингээд арай төгөлдөр болж явж яснаа нэгдэлчихэд малчтын гэж яснаа тийм. Тэгэл 63 оноос бүхвэрэлдээ ч юм уу ингээд тэгэл хөдөөнийхний баяр болоод. Тэгсэн чинь би их Баян онгорт аймгийн төвд төрж өссөн хөвгч штэ. Тэр үе дээр юу гэсэн чинь тэр 70-аад оны сүүл 80-аад оны ихэр манай ахтан дүүсүүд цагаан сараар юу шинэ жилээр золгочтой байсан. Шинэ жилээр золгочтой тийм үү? Баяр л да. Тэгэхэд энэ дээр нэг одоо нэг соёлын авдрын дотроо бүр зул мул өрөөд
гэрээ шатаж ясан төгч байгаа. Хоригддог баяр. Аюусан Тэн дээр тэмдэглэхгүй чаддаг. соёлын нэг юм микс сүлэлтгий гарч ирж байгаа. Юунд ч харагдав. Юу гэсэн чинь шинжилээр золгочлоор тэр үеэр нөгөө шинжилд ингээд төв суурин газар дэлхийн монголчуудад ингээд төгж хаад өвлийн үгээ аваас бэлэг аавна гэдэг нэг ойлголт байсан. Янцэрсэн хүүхдүүд ер нь хүүхдүүдэд өвлийн үг. Нөгөө одоо Санта Клаус чинь өвлийн үг гэдгээр Оросоор дамжаад бид нар чинь нэлээ монголчуудын үг ирлээ шүү дээ. Бэлэг тэгсэн чинь энэ хоёр микс болчихсон. Дараа нь 90-ад оноос нөгөө 80-ад оны сүүлээс цаг дулаараа цагаан сарыг тэмдэглэдэг болоод ирлээ шүү дээ. Ингэсэн чинь нөгөө хувь гэдэг юм чинь гар цайлахын чинь нөгөө өвлийн үгийн нөгөө бэлэг гэдэгтэй ч ойлтоод нэг шинэ жил рүү очиж наалдаад буцаад ихлээр энэ ингэсэн чинь яг эмээ өдөр өссөн үедээ би бол одоо бүрээс хувь гэдэг утгаараа биш бэлэг 60-аад оны хүүхэд би 60-70-аад оны хүүхэд. Тэгээ манай эмээ өвөө хоёр бол энэ Улаанбаатарт ирчихсэн. Тэгээд цагаан сар хийдэг байсан. Тэгээ манай эмээ одоо ингээд хүүхдийн хувь бэлдэнэгээд ийм цагаан уут ингээд бүр наагаад жонхуугаар наагаад цагаан уут шүү. Тэгээд амын ингэж хомоод ингээд орон дээр бүр ингээд битүү ингээд дээр нэр юм биш чаа. Яг цагаан уут. Цагаан цаас. Хувь төгөөх гэж. Хувь. Тэгээд тэр дотор чи яг нэг дэвтэр нэг жижиг харандаа нэг хэдэн жихрийн янз бүр юм байна. Тэгээд би тэрийг нэг дуртай жоох хөвгтөөс жоох юм чи. Тэгэл ингээд нугалдаг. Тэгэхээр чинь энэ 60-аад оны дунд үе 70-аад оны үед бол ингээд байгаал хэлсэн ахын дууд. Тэгэд одоо манай эмээ өвөө хэд байсан. Одоо баг миний насны 50 гаруй насны хүмүүс байсан баг. Манай эмээ л сонинд нөгөө намын хүний сонил байсан шүү дээ. Нөгөө томчуулд их бэлэг нэг ингээд боочдөг. Тэгээд сольчихгүй гэж аваачаад дээр нь ингээд нэр бичдэг. Яавал байсан. Одоо 90-ад онд одоо би чинь л та гураас чинь хамгийн бага нь баг. 90-ад онд чинь хөдөө цагаан сар хахад дандаа л ийм одоо сонин цаасанд боодолтой боол өгдөг тийм ингээд хамгийн боол гэхээр сахар өгнө. Тэгэл мөр унаал мөртөө давхдаг тэрийг ганцгалал ингээд хөдөө тэгжил сайхан цагаан сар энэ айлд ирсэн хүмүүс заавал ингэдэг ш нэг юм хоёр юм албаны юм шиг. За буузаа идчихъя гэж яарал тийм ээ. Эсвэл гарах гэж байгаа за бэлэг авчиг. Энэ чинь бол одоо заавал бэлэг шүлгэндээ биш. Манай аавч хэлдэг байсан. Айлын өгсөн ямиг бол цагаан сард авч байгаа айлын өгсөн ямиг дүүрэн сэтгэлээр авчи. Нэг ятон өгсөн чи хим өглөө гэж бод. Нэг төгрөг өгсөн чи хим өглөө гэж бод. Боо өгсөн чи хим өглөө гэж бод. Чи ямар дүүрэн сэтгэлээр тэр өдрийг биелэгдэж өгнө тэр жил чинь тийм байдаг юм гэж. Тэгэхээр бэлгийн их багд биш. Бэлгийг ерөөсөө айлууд хэр хэрэг тэмдэглэдэг. Ер нь бол ядуу цаг үед хомсдуу цаг нийгэм байж хахад хомсдуугаараа юм орлуулаад явждаг. Бүр ятон хуваадаг, хуваад дөрөв хүүхэд өгчээсэн ч тохиолдол байгаа ш. Аарууд юм аа. Хөнний шир өгнө. Тий. Цаг нь ингээд үсгэхээр өнгөө дагаад бэлгүүд бас дагаад бас жилүү байдаг. Гэхдээ тэрийг баг машин өглөөгөө аймаар их юм хүчлээ гэж баярлах биш. Тоглоом машин өглөө жижиг борн чиж бодох биш. Ерөөсө бэлэгдэл дүүрнээр авдаг энэ бэлэгдлийн ясл яа юм аа гэдгийг санааг л машин өхөн машинаа өггөл тээ. Тий. болно шүү дээ. Тий цагаан сар ерөөсөө Юу л хэн машина өгөг стейк хийх нь стейкээ хийх. Данхан цагаан сараад өгсөн. Ёстой төгөлдөр тэмдэглэж. бэлэгдлийн цогц юм чи монголчуудын бэлэгдлийн хамгийн цогцлоор баяр бол яалч байна учраас Цаг болж ах шиг байна гэд нэрлэх тогч байна зоотог. За ингээд ерөнхийдөө цагаан сарын битүүний өрөө та бүхэнд цагаан сарын тухай товчхон бөгөөд их уртангийг хамарсан одоо ийм яриа Эрдэмтэн доктор Баатар хүү бол Баатар хоёртой хийлээ. Та бүхнийг сар шиндээ сайхан шинэлж ирэх одоо гахаа жилдээ улам дэлгэр сайхан байх болтугай. Энэ бол монголчуудын ёслол, дорн дахны ёслол, шинэ жилүүдийг өгддөг дэлхийн одоо ард түмнүүдийн адил нэг ёслол юм шүү. Энд бол хүн өөрийнхөө ухаанаар хандаж ингэж одоо дэлгэрэнгүй одоо тэмдэглэж ингэж бэлэгтэй сайхан байгаарай гэж өрөөё. Газар шим артишок ундаан дархлааг дэмжин бүх төрлийн хордлого тайлна. Эрүүл Монголын төлөө хамтдаа артишок ард түмнийг эрүүлжүүлнэ. Олон зүүнийг дамжсан уламжлалт анс чимсгийн имчилгээг орчин үеийн технологитой хөсөөлн танд зориуллаа.
өөрийнхөө төлөө өдөрт үгийг. Үеийн үед өвлөгдөх өвийг соёл, үрээс үрд уламжлагдах өргөн түмний минь сон. Ухаанаас сургасан үйлсийн хаан өмөртнөр хэлж, ургаас үнслэсэн хайрын инрэлтэнд бүлээцэж, эцгийн зэгсэн имээлэнд итгэл сэтгэлэн даатгаж, инхэр үрийн хэм баривчид ов соёлоо шингээж, түмэн олны сэтгэлд таацулан байж уралсан түмэн үеийн үргэлжлэл түмэн насан хэвэн бов. Сваровски гигэн Валентины баяр зориулан бэлэгтэй худалдаагаа эхэллээ. Хайртай түндээ зориулах хамгийн нандин бэлгээ Сваровскиос. Үлэмж өгцгийг нүсэн сараар сунгаад шинэ хүлэн авахч төхөөрөмжөө үнэгүй аваарай. Ийдиш. Атри дээгэн засаж сар шиндээ сайхан шинлээрээ. Талх чихэр хувьцаат компани. 17 дугаар жарны шаргчин гахай жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Хотол олноороо сайхан шинлээрээ. Сансар кабель. Дийдэш үзүүлж байна. Адал явдалт кино, хүүхдийн кино, HBO HD, HBO Hits, HBO Family, HBO Signature. Кино сувгуудыг бүгдийг 10,000 төгрөгөөр идэвхжүүлээрэй. Хоймортон гэрэлтэн. Дийдэш. Гигэн хайрын дуулал романтик мюзикл драм. Хайр хаан оршдог вэ? Дөнгөж учирсан хосын харц. Даарсан гарын дулаацуулах халуун амьсгал. Дэргэд нь үргэлж байх залуугийн халамжинд дандаа чамайг баясгах тэрэл хүнд хайр оршдог юм. 2019 оны 2 дугаар сарын 13-14-нд тусгаарлалт нэлийн ордонд 19 цагаас 2 удаа бүх хосуудаа зориуллаа. Гигэн хайрын дуулал романтик мюзикл драм. Бид саявтар наадмын үеэр чуулж хэрэг зарга нилээдийг бараг дуулсан билээ. Одоо юун тухай чуулах юм бол та мэдвүү? Хаан ах хаазаларч байна. Энэ түүхэн үнийг хинч сөрөх арга баг. Юм болгоныг харлуулж болохгүй. Би тэрүүн дург. Хүн өтлөхөөр шинээр ирэх ач зээдэн өлгийг зэхэд суух амар амгалан цагийг л хүсэх юм байна ч үү дээ арвтам. Зөрөг дуусаад ороод ирэхэд нэг шиг тэн дээр нийтэг зихдэг байж үү дээ. Гэдэг үг бол амар үг шүү. Нисгдэг боллоо. Одоо сууцгаа. Та ч ястаа өнгөлцөг гаралцдаг эхлэв дээ. Би нисэх дуртай кинонда баахан гуцаачаад. Та нисч байлаа. За сайн байцгаана уу хөгжмөжийн коллежийн сурагч өвцөлтөөр та бүхэнд маск зөвгөчээ гэж уриалж байна. Маскыг бол зөвхтэй шинээр нь гаргаж ирээд энэ шилүүл нэг хэрэглээний маск тийм ээ. Маскыг бол одоо хоорондоо дамжуулж болохгүй. Таарсан маск авах хэрэгтэй. Тэгээ жихэндээ ингэж тааруулаад өөрийнхөө энэ хамарныхаа ухаанд энд төмөр байгаа. Төмрөөр ингэж хавчиж яг энэ хиймд оруулаад тэгээд энэ хатсар энэ эрүүд хөзөө энэ эрүүч юм даавар хаагур ч нутаа орохооргүй байдлаар ингэж зөөх хэрэгтэй. Бид нар өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө, өөр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ маскыг бол тааны удирдлагын үед бол заавал зүүж хэвших хэрэгтэй. Тийм ээ үздэй. Тэгээд хөгжмөжийн коллежийн сурагч өвцөвтэй ингээд та бүхнийг одоо маск зүгээсэй гэж уриалж байна. Ханиа том уу танаас урьдчилан сэргийлэхийн тулд маска зөв хэрэглэж сурцгаая.